Иргэд, оюутан, сурагчдын эрх зүйн боловсрол зориулан бэлтгэв. Монгол улсын дээд шүүх ямар чиг үүрэг бүтцтэй ажилдаг вэ? Монгол улсын үндсэн хууль зааснаар Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Монгол улсын үндсэн хууль шүүхийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан хэрэг маргааныг хэн шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргагч шүүгч шүүх хүрэлтгүүнийг шүүх гэнэ. Шүүх Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх байдал, үндсэн хуульд байгууллагыг баттган бэхжүүлж, хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг эрхэм зорилготой. Шүүхийн дээд байгууллага нь Монгол улсын дээд шүүх бөгөөд ерөнхий шүүгч 24 шүүгчээс бүрддэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль зүйн дээд боловсролтой мэргэжлэрээ 10-аас доошгүй жил ажилласан Монгол улсын 35 нас хүрсэн иргэнийг улсын дээд шүүхийн шүүгчээр улсын хуралд танилцуулснаар ерөнхийлөгч томилно. Улсын дээд шүүх эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хэн шийдвэрлэх дагнсан 3 танхимтай бөгөөд танхим тус бүрийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр сонгосон тэргүүнтэй байна. Үндсэн хуулиар улсын дээд шүүхэд олгосон бүрэн эрх нь 1. Хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хэн шийдвэрлэх. 2. Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх. 3. Хууль түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар үндсэн хуулийн цэц улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хэн шийдвэрлэх. 4. Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах. 5. Хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх юм. Монгол улсын дээд шүүх шүүхийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.supremecourt.cg-ийн албан ёсны цахим хуудаснаас танилцаарай.